Блог маань одоо шинэ блог маань эхэлж байна. Тэгээд Монгол улсын элчин сайдын шөөд улсын элчин сайдын яам руу орохоор ингээд бүгдээрээ видеого хийж байна. Тэгээд эхэл блог маань эхэлж байна. Тэгээд элчин сайдын яам дээр элчин сайдын яам блог маань эхэлж байна. Ийш орж бас уулзалт хийж ярилцах хэрэгтэй байгаа. Тэгээд элчин сайдын яамнаас эхэлж байна. За тэгээд Швед улсынхаа элчин сайдын яам дээр ороод элчин сайдтайгаа сайхан алуухан ярилцлага өрнүүллээ. Тэгээд хүлээж авсан бас сайдтай маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд за бид хэд явсаар одоо Шведийн Оргил ТV гэдэг телевизийн одоо ярилцлаганд орох гоо тэгээд ирсэн байна. За одоо ингээд тахилга хийх газар руугаа явна да. Замаараа нэг хоол идээд тэгээд тахилга хийх газар руугаа явна да. Өнөөдөр их бороотой өдөр байна. Тэгээд одоо галын тахилга хийн яан да тий очиж байгаад ямар ч сан сайн сайхан болох уха. За тэгээд за баярлалаа. Тэгээд бас маш их шүтэн биширдэг, маш их хайрлж хүнддэг хүнтэйгээ бас өнөөдөр Швед Стокгольмтой уулзж байгаадаа маш их баярлж байна. Тэгээд өөртөө ажлын амжилт хүсье. Тэгээд за баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр ч бид нар нэлээд л одоо Тэнгэр ханга маань ер нь Стокгольмд л ингээд намар олцохоор байнгын юм бороотой байдаг. Тэг яг ийм өдөр таарчлаа. Тэгээ би олон удаа юм бөөгийн зан үйлд орж ирсэн. Яг ингээд цаг хэлэх боломжгүй байдаг юм байлээ. Монгол хүмүүс өөртөө нүүдэлчин хүмүүс яг ингээд байгаль хангаад зогсож амьдрдаг учраас би өөрөө бөөмөрөглөлийн үйлд орж ирсэн. Бас нэг талын бас нэлээд одоо цаг хугацаа зарцуулж байгаад энэ үүлэндээ хүлээгээд ингээд байж байгаа монголчуудаа бас их баярлалаа. Тэгээ яг энэ зан үйл маань одоо ингээд эхлэж байна. Бас азар ингээд хосоо зайрангийн маань багш энд явж таарлаа. Ингээд нэлээд сайхан удгад зайрд маань бас ингээд зарим нь ингээ өргөл дээжээрээ оролцчихин, зарим нь одоо өөрсдийнхөө сэтгэлээр ингээд хуйгаа өмсөд ингээд Тэнгэр хангаагаа хамтдаа аргацгаах гэдэг ингээд байж наа. Баярлаа. За баярлалаа. Ер нь түрүүний орж исэн борооноос өнөө сая бол нэлийн намтчлаа. Хамаагүй намтчлаа. Тийм бид нар сайхан хуур татлаа, хамтдаа үлэмжийн чанар дууллаа. Тэгээд маш сайхан намдаад ирлээ. Ер нь Тэнгэр хангаа гэдэг үл амьтаа бид нарын хэлж байгаа ярьж байгаа зүйлд хариу үзүүлдэг гэж би боддог, итгэдэг. Тэгээ одоо ч гэсэндээ ингээд хамаагүй сайхан зогсоод ирж байгаа. Тэгээ маш олон хүмүүс ингээд зан үйлийнхээ эдэ будаа гаргаад ингээд сэтгэл нь төвдрөөд ирэх байхаа. Нилээн ингээд удаан хүлээчээр хүн бас нэг дотоод сэтгэлд нэг юм огшиж ирдэг. Одоо удахгүй ингээд гал дээрээ тэр маань ариусах байх гэж бодож байна. За баярлалаа. Ийм сайхан зүйлийг зохион байгуулж бас энэ хүмүүсийг өөрж авчихсанд баярлалаа. Баярлалаа. Та нарыгаа ирсэнд маш их баярлалаа. Хамдаа мэдээ баярлалаа наа. Энэ ч амьдрал суудаг бас хоёр удган маань бас зан үйлэнд дэмжиж байгаа. Хоёр удгандаа маш баярлалаа. Ямар ч гэсэн ингээд үйл маань маш сайхан хүрлээ. Тэгээд баян ангаа маань ч гэсэн хур бороогоо татлаа сайн үүлээ үеэр тийм ээ. Тэгээ ямар ч гэсэн нэг энэ болохтой үйл болдгороо бод зан үйл галмаа сайхан ам авсан хоёр төгрөг хаялаа.
Хоёулаа өөдөө байлаа тэгээд. Од замаг шиг баян дуудлаа. Ирчүүд маань энэ чинь малаадсан хариултад аваарай. Тэгээд бүгдээрээ гоё галаасаа ирч энерги олоод аваа. За ингээд Швед болж байгаа галын дахлага маань маш сайхан болж байна. Тэгээд зан үйлээ бол хийж дууслаа. Тэгээд энэ галанд одоо дэмж бөөсөн багштай болон хоёр удгандаа маш их баярлаа. Тэгээд цаашлынхан ажил үйлс аж амьдралын сайн сайхныг хүсэн өрөөё. Баярлаа. За бид нар одоо энэ газараас гараад өөр хот руу явахаар болсон. Тэгээд дахлага маань сайхан болсон. Монголчуудын маань зан үйл сайхан болж дууслаа. Одоо өөр хот руу очиод тэгээд гадныхантай ажиллахаар одоо хөдлөлөө. Тэгээд энэ одоо хийж байгаа блогийн маань 2 дугаар дугаар нь дуусч байна. Тэгээд дараагийнхаа дугаараар эргэн уулзъя. Баярлалаа баяртай.